За та бүхний өнөөдрийн төв амгалан айлтгая. Баяр хүргье. Энэ сайхан үзэсгэлэн зохион байгуулж байгаа. Тэгэхээр монголчууд бол үнэхээр гайхамшигтай энэ өв соёлтой ард түмэн. Тэгээд их өв соёл гэдэг бол их ард түмэнд байдаг. Их түүх бүтээсэн ард түмэнд байдаг. Тэгээд их өв соёл нь эргээд тэр түүхийг бүтээхэд тусалдаг. Би үнэхээр маш их гайхдаг. Би өөрөө энэ урлаг, энэ уран дахны бүтээл, уран зураг гэдэг 20-30 жил сонирхож ингэж явж байгаа. Тэгэхээр ялангуяа хүннүүгийн үе бид ч ямар агуу тийм өвөг дээдстэй байсан юм бэ? Хүннүүгийн үед олдж байгаа тэр олдвруудыг харахад өнөөдрийн дэлхийд гайхагдж байгаа тэр олдвор, тэр хийц, тэр бүхнээс илүү гарахаар тийм зүйлүүд байгаа. Тэгээд энэ уран дарагчдынхаа юмыг харахаар тэр дээр үе юмыг харахаар бид хөгжөөд байна уу? Аль эсвэл тэр 2200 жилийн өмнө ч юм уу 3000 жилийн өмнө хүн төрлөختөн ч хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байсан юм уу гэж ингэж харагдаад байгаа. Тэгэхээр би хувьдаа бидний өвөг дээдс бол үнэхээр энэ уран дарахны чиглэлд бол маш өндөр түвшинд хүрсэн хүмүүс. Чингис хааны үед, хүннүүгийн их хаадын үед ер нь төрийн дарагчуул, тэр хаадын дарагчуул гэж үргэлж байж ирсэн. Тэр улс нутаг, тэр байгаа улс хөрөндөө хамгийн мундаг тэр ухаантай уран дарагчуул тэнд байгаа тэр гайхамшигтай зүйлүүдийг хийдэг. Түүгээрээ нийт олон түмнийг бахархуулдаг. Тэр олон газрын хүний нүдийг хужирладаг. Түүгээр нь тэр орны өв соёл агуу ихийн тэр хүмүүс үнэлдэг байсан байнамаа. Би өндөргийн зан базар гэдэг хүн болвол жишээлбэл өмнө нь ямар нэгэн суургүйгээр ийм агуу бүтээл хийдэг хүн гарч ирсэн гэж бодохгүй байна. Тэгэхээр Чингис хааны үед тийм агуу уран дарагчуул байсан гэж бодохоор тэрний өмнө хүннүүгийн үед байсан. Хоосон орон зайнаас хүн гарч ирнэ гэж байхгүй. Ялангуяа уран дархан гэдэг зүйл бол дандаа уламжил дагдаг. Сайн дарханы, сайн эрдэмтэй, шавнар тэр багшийнхаа гэдэг юм уу тэр өвлж өгч байгаа тэр хүнийхээ юмыг авч явдаг. Гэхдээ сайн шав бүхэн бас тийм хэмжээнд хүрдэггүй. Зарим үед бол уран дархан гэдэг тэр зүйл бол хэдэн үеийн дараа, хэдэн зууны дараа дахин давтагдаж гарч ирдэг. Өндөр гэгээний хийсэн энэ бурхны хийцийг өнөөдөр Монголд хийж тийм хэмжээний олон зуун жил өнгөрөөд байхад яг ингээд хийх тийм уран дархан өнөөдөр гарч ирээгүй байна. Монголд ч байдгүй дэлхийд гарч ирээгүй. Энэ л дөхөж очих ба. Тэгээд ингээд харахаар миний бодлоор бол энэ уран дархан гэдэг юм ерөөсөө тэр Монголын тэр оюун ухаан тэр гайхамшигыг цуглуулсан тэрний ох гэж ярьдаг бас тэр цугларлын нэг илэрлэл нь энэ гайхамшигтай бүтээлд байгаамаа. Монгол ягаад энэ үндэстэн агуу вэ гэхээр ийм соёлтой учраас энэ соёлыгаа өвлүүлж үлдээдэг ийм уламжилттай учраас тэгээд энэ соёл маань бидний цуснд байдаг учраас Монгол үндэстэн агуу байхгүй. Тэр бол тооноос хамаагүй. Ер нь бол альва улс төрнийг тэр тоо моо янз бүрийн хүнийхэн тоогоор дүгндэг биш. Энэ бүтээж хийсэн зүйлээр нь энэ оюуны агуу өв соёлоор нь дүгнж хардаг. Соёлын хөвд бол том жижиг улс орон хөгжилтэй хөгжилгүй улс орон гэж ялгадаггүй. Тэгэхээр энэ соёл гэдэг суурьаараа авч үзэх юм бол Монгол улс бол энэ дэлхийг тэргүүний игнэнд явах ийм чадвартай, ийм боломжтой улс хүрээ. Тийм учраас Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч гэдэг бол энэ салбарт ажиллаж байгаа энэ улсуудынхаа энэ бүтээл, энэ зүйлийг бас дэмждэг, ойлгодог байх явдал бол их чухал гэж бодож байгаа. Монголын гайхамшигтай өв соёл бол бидний босоо бичиг. Бид нар жил бүхэн босоо бичгийнхаа, Монгол бичгийнхаа гайхамшигтай үзэсгэлэн энд гаргадаг, уламжилж авч явж байгаа. Хүүхдүүдээ, багш нараа сургууль хамт олон тэр бүхнийг бичдэг болох уламжлахад үлдээж байгаа. Бид нар бол бичиг соёлоороо ялгарна, бид нар хэлээрээ ялгарна. Бид нар ийм агуу үндэстэн гэдэг энэ бахархлаараа ялгарх юм гэдгийг хэлж байгаа. Дээр нэмэгдээд уран дархан энэ бол айл бүхэнд, урлан бүхэнд байсан. Тэгээд өмнө нь нэг удаа ийм үзэсгэлэн 12 жилийн өмнө гаргаж ирсэн гэж ярьж байна. Ингээд гаргаж байгаа. Ер нь энэ үзэсгэлэнгийн давтамжийг бид нар алдмааргүй байна. 12 жил гэдэг бол арай хол сонсогдоод байгаа. Манай уран дарагчдад бас нэг онцлог байгаа.
хийж байгаа тэр зүйл нь өөр асар их үнэтэй, орж байгаа материал нь асар их үнэтэй, эдийн засаг янз бүрийн энэ зүйл бас нөлөөлдөг ийм юм байна. Хийсэн юм дандаа хэдэн зуун дамжиж үлдэх ийм чанартай, чадвартай болж үлддэг учраас тийм юм хийхийн тулд асар их хэмжээний одоо дэмжлэг, тусламж бас хөрөнгө хэрэгтэй болдог. Үүгээрээ бас нэг ийм онцлогтой юм л да. Тэгээд нэг хийж байгаа юм нь удаан хийдэг. Нэг гайхамшигтай имэйл хийх гэдэг юм уу, нэг гайхамшигтай зүйл хийхийн тулд хэдэн сар, хэдэн жилийг зарцуулдаг. Үүгээрээ бас их онцлог байдаг. Тийм учраас сая бид нар ярьж байгаа би ер нь ойрын үе зарилга гаргая гэж ингэ тогтлоо. Тэгээ бүр уламжлал болгож Монголын төрд үлдээн жил бүхэн 3 жил тутам Монголын уран дархан гэсэн үзэсгэлэн одоо хийдэг байя гэж ингэж тогтож байгаа. Тэгээд магадгүй одоо жил бүхний энэ өдрөөр ингээд хийгээд явчих болно. Тэгэхээр 3 жил гэдэг бол ерөнхийдөө би болох байх гэж бодож байна. Тэгэхээр зөвхөн Улаанбаатарт манай уран дархчууд байгаа биш. Аймаг, орон нутаг бүх газар байгаа. Тэгээд тэр хүмүүсээ оролцуулаад хамгийн гайхамшигтай одоо бүтээлүүдийг үнэлдэг. Тэгээд тэр хүмүүсээ урамшуулдаг. Бүтээл нь бас цаашаага өөр хүнд хадгалдаг хүнд, авдаг хүнд, мэдэрдэг хүнд очно гэдэг бол эргээл тэр уран дархандаа том урамшил болж байна. За одоо удахгүй энэ сард одоо ерөөсө хэдхэн хоногийн дараа 10 хоногийн дараа Аз Европын дээд хэмжээний уулзалт Монгол улсад болох гэж байна. Тэгээ бид нар их ярьдаг одоо дээр үед их Чингисийн үед их гүрэн байгуулж явахдаа Аз Европ хоёрыг Монголд уулзуулж ирсэн юм гинлээ гэж. Тэгээ бидний өвөг дээдс бол баярлж байгаа байх гэж бодож байгаа. Энэ уламжлалыг бид нар сэргээж байгаа. Ийм нэр хүндийг Монгол улс олсон байгаа. Тэгээд Аз Европын тэр удирдагчид тэр хүмүүс одоо Монголд ирж чуулж энэ дэлхийн энэ хоёр твийн ард түмэн энэ улс орны өмнө тулгамдж байгаа олон асуудлыг ярихаар төлөвлөж байгаа. Зөвхөн тэр үеэр бид нар хуралдаад өнгөрөх биш. Хамгийн гол нь өөрсдийнхээ соёл, өв соёл, агуу гэдэг юм а бид нар хүнд үзүүлэх ийм л одоо бэлтгэлийг хангах гэж байгаа. Мэдээж тэр богино хугацаанд болох учраас тэр маш завгүй одоо удирдагчид төрийн тэргүүн ерөнхий сайдууд ирэх учраас бид нар хаана үзүүлэх үү гэж ярьж байгаа. Өнөөдрийн энэ үзэсгэлэн тавигдсан энэ бүтээлүүд, энэ гайхамшигтай зүйлүүдийг бид нар аль болохоор тэр АСЕАН-ийн чуулга уулзалтын үеэр тэр зочдын нүдэнд бас ил хүргэх болно гэдгийг энд хэлье гэж бодож байна. Тэгээд манай зохион байгуулж байгаа улсууд аянда зохион байгуулалтаа хийнэ. Манай зөвлөхүүд хамгийн газрын дарга бүх улсууд энд байна. Тэгээд энэ үзэсгэлэнд байгаа зүйлээ сайхан бүртгээд аваад хариуцдаг хүн хариуцаад үнэхээр худалдан гэх юм бол тэр үн мөнгөө тохироод тэр хүмүүс сонирхоод авъя гэх юм бол авдаг. Хамгийн гол нь тэр дарга нарыг дагаж тэр удирдагчийг дагаж маш олон одоо хэвлэл мэдээллийн төлөөлөгчд ирэх гээд байгаа. Бараг нэг 2000-аар 1000 гаруй хүнээр тоологдоод байна. Тэр бүх хүмүүсийн тэр одоо камерын дуранд, тэр одоо фотоаппаратын дуранд, тэр сэтгүүлч, тэр улсуудын одоо тэр бичдэг зүйлд энэ Монголын гайхамшиг үлдэх юм бол бид нар дэлхийгээр түгээж болж байгаа юм л да. Тэгэхээр үүндээ энэний асар их ач холбогдол байгаамаа. Одоо өнөөдөр энд бид нар үзээд ингээд энэ гайхамшигтай зүйл байдгийг өнгөрдөг биш. Дэлхийн энэнийг энэ урлаг үнэлдэг улсууд шагшиж явах ёстой, мэдж явах ёстой, үүний хойноос ирдэг байх ёстой. Энэ эхлэлийг бас энэгээр тавьж өгье. Олон түмэнд аль болох хүргье гэж ингэж бодож байгаа гэдгийг бас хэлье гэж ингэж бодож байна. Нэг юм байт юм байна одоо танад ийм сайн юм хийж гэн сайн туршлага байна гэж хүмүүс сонирхох тусам тэр юм хийж байгаа улсууд хичээх хэрэгтэй болд юм байна. Одоо би олон газар энэ ардчил, эрхчлөө, сонгуул гэдэг янз бүрийн зүйлээр бас явлаа. Тэгэхдээ хүмүүс бид нар ийм юм байна гэж юмаа хуваалцж байгаа бол бид нар арай дээр байх ёстой. Бидний чинь бас харах гээд туршлагаас нь хуваалцсан сурыг гэж хүмүүс ирж байхад бид нар хажууд нь нэг тийм хажим байж болохгүй шүү дээ. Тэгэхээр хүн чамааг үнэлээд, хүн чамааг тойроод ирэхээр хүн илүү аятайхан байхыг л боддог юм байна. Тэгэхээр манай уран дархчдыг улсууд үнэлээд, хэд хэдийн улсууд үнэлээд, тэр соёл дархны тэр гайхамшигт урлагийг мэдэрдэг улсууд үнэлээд ирэхээр манай уран дархчдын энэ өв соёл, энэ сургууль, энэ бүх юм бол цаашаага би үргэлжилнэ, өснө гэж ингэж бодож байгаа. Ер нь бол нэг худалдаанд зориулсан тэртээ тэргүй байдаг. Тооны хойноос явхаас одоо манайхан бол чанарын хойноос явах хэрэгтэй. Үнэхээр нэг хийгээд үлдээсэн тэр бүтээл нь гайхамшигтай одоо олон зуун жилийг авахар тийм бүтээл хийж явах ёстой. Мэдээж олныг хийжээж сайн зүйл гаргадаг. Түүнээс биш бид нар бас юм хийж байгаа улсуудаа та нар тооны хойноос явж байгаа гэж шүүмжлэх шаардлагагүй. Олон юм хийжээж, олон талаар оролдож ээж, олон жил олон үе дамжуулж оролдож ээж
гайхамшиг бүтнэ гэж ингэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр одоо бурхан ухаантай энэ уран дарахчуулдаа энэ үзэсгэлэн сонсоод ингээд хүрээд ирсэн одоо та бүхэнд баярлалаа. Та бүхнийг одоо үргэлж дэмжиж явнаа. Монголын төр тийм уламжлал үлдээнэ гэдгийг энэ хэлье. Бүгдэнд нь баяр хүргье. За ингээд нэгдүгээр байранд мөнгөн тоногтой эмээл очирч явъя Болдбаатар. Хоёрдугаар байранд мөнгөн тоногтой хит утга Борийн Баяр сайхан. Борийн Баяр сайхан. За мөн хоёрдугаар хоёр байгаа. Хоёрдугаар байранд хаш эрдэнийн аяга Дашвандангийн Пөрөвсөрн. За гуравдугаар байранд Сэлбэртэй ган хутаг Гамболдын Хатхуу. Мөн гуравдугаар байранд 3 хүн байгаа. Ингээд гуравдугаар байранд мөнх оршихуй эдэний цар тавг авир мэдийн амар төвшин. Тэгээд гуравдугаар байранд автцсан дуутай утсан сүлжмэлтэй хаш аяга Баян үзэгийн Нима. За ингээд одоо шашны урлагийн төрөлд одоо 3 байр эзлүүлсэн байна. Ингээд 3 дугаар байранд байсан би хэд дуудыг 1-р байранд Шүтэн цогцлбор Эрдэнэ чулууны мөнх эрдэнэ 1-р байр. Шүтэний цогцлбор Эрдэнэ чулууны мөнх эрдэнэ. За 2-дугаар байранд Морины судар Дамбаатрын сог эрдэнэ Харбаатрын хөр тулга. За ингээд шашны урлагийн төрлийн хүү 3 байр эзлүүлсэн бүгдээр алга өчтөг өргөе. Байр шүр оюун номин чигтээтэй усан сүлжмэл аяга Болдын Мягмар сүрэн. За 2-дугаар байранд Эрдэнэсийн шигтгээтэй хаш аяга Төмөрбаатрын төмөр сүх. Эмэгтэй алтан хостол аюур заны солонго. За эмэгтэй дархан гарч ирж бүгдээр алга өчтөг өргөе. За ингээд одоо чөлөө дурлал дархчуудын чөлөө дурлал төрөлдөө 3 байр эзлүүлсэн байна. Ингээд 1-р байранд шийдэл Дайсрынгийн гэрэл чөлөө дурлал төрөл 2-р байр ихнүүдэл Ядмаагийн Эрдэнэ баяр. За ингээд 3-р байранд кофений ширээ Нимжовын ган зэрэг чөлөө дурлалын төрлийн хөө цаглаг гаргаж байгаа юм байна. авсан нийт уран дарахчуудаа баяр хүргье. Тэгээд цаашаа олон уран дарахчуудын маань бүтээл ингэж үнэлэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Дээрээс нь бас нэг зүйл хэлэхэд одоо тэрийн тэргүү ерөнхийлөгч бусад одоо улс гадна дотноос ирж байгаа хүмүүс гадшаа айлчлахад бэлэгдэх зүйл гээд ингээд бас нэлээ яригддаг. За мэдээж төсөв мөнгө гээд бас хүндрэлтэй асуудлууд бий. Тэгээд энэ чиглэлд ч гэсэн одоо бид нар бол энэ Монголынхаа уран дарахчуудын энэ бүтээлийг одоо үнэлэх гадаад улсын төрийн тэргүүн төр засгийн тэргүүнүүдэд Монголын нэрийг гаргаж одоо гаргасан тийм бүтээл болгож бэлэглэх бас ийм зүйлүүд байдгийг. Тэгээд энэ дээр бид нар нэлээд анхаарж байгаа. Цаашдаа бол энэ уран дарахчуудынхаа бүтээлээс бас энэ үеэр нь ингэж харж байгаа. Тэгээд дараа нь дахиад санаа хэлээд за нэг ийм зүйлээр эннийгээ сайжруулаад эннийгээ хийгээд тэгээд үнэхээр бусад улс орны тэр төрийн тэргүүн бусад хүмүүст одоо бэлэглэх явдал их чухал. Би одоо зарим газрын бэлгэний юм харж исэн бас нүүр уламар юмнууд байдгийм аа. Одоо манайхнаас өгсөн зүйл нь тэгээд үнэхээр тэр одоо гадна дотны тэр төрийн тэргүүн нарын бэлгийн үзмэр гээд байж хахад гайхшруулмаар тийм зүйлийг өгнө бид нар тавьж явах өгж явах ёстой байгаа юм л да. Тэгэхээр энэ чиглэл цаашдаа ирнэ анхаарч ажиллах байхаа гэж ингэж найдаж байна. Тэгээ бүх хүмүүст баяр хүргье. Их баярлалаа. За өндөр гэгэний маань буян үлдээ улам их орших болтугай. Баярлалаа.